weekly candle бол нэлээ юутай явж байгаа. Доошоо эвдэх зорилготой явж байгаа. Тэгээд хаагдсан хэлбэр нь ч гэсэндээ нэлээд том физик хугацаанд нэг юм уналтад орж ирэх магадaltaй. Ер нь нэг юм хөдөлгөөн ороод ирэх магадaltaй. Ядаж ийм ч юм. Ярцсан энд байгаа цэгийг бол эх 7 хоногт эвдэх хүлөө гэсэн юм бодол байна. Эсвэл эндээс liquidation аваад буцах, эсвэл энийг бүр эвдээд ийшээгээ ирэх гэсэн ийм сонголт бол байна. Тэгээ баг энэ доотлын энэ тренд лайныг баг шалгах болж байна даа л гэж бодож байна. Ерхий ингээд. Эсвэл бүр ингэчээд ингэв. Магадгүй эх 7 хоногийн эхний хөдөлгөөн бол чүд доошлснаа дээшилснээ буцаад бас байна баг. Хэрвээ чүд доошлоод дээшлээд явах юм бол энэ дахиад доошоо ийшээгээ ирэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Зүгээр юу гэдэг шууд доошоо нэгдэхдээ нэлээд хүчтэй нэгдээд нэлээд хүчтэй нэгдээд ингээд шууд ивчих юм бол дараагийн 7 хоногт бол ерхий нэг ингэж шалгачаад буцаад ингээд дахиад ер нь ийшээгээ ирэх магадлал нэмэгдээд байгаа. Тэгээд дэлхийн candle ч гэсэн ерхий битүү тэгээд энд нэг юм спорт бол байгаа. За энэ спортын төвшин дээр үл ерхий ишдсэн байгаа. Энд чи яг энэ юуны 50% байсан санагдаад байна. Яг нөгөө том цагийн энэ хөдөлгөөний 50% дээр ишдсэн байгаа. Энэ доотлоос ишиг өссөн хөдөлгөөний 50% дээр ер нь бол ишдсэн. Ингээ харуул 38-аар нь. За нэг ийм хөдөлгөөн бол явж байгаа. Ямар ч энэ тренд лайныг бол эвдсэн гэж үзсэн. Эвдэрсэн гэж үзсэн. Тэгэхээр магадгүй нэг би бол яг нэг иймэрхүү хөдөлгөөн орж ирчихэд хэсэг өсөлт бол явах байх гэж байна. Буцаад энэ 5-1-100 руу. За 4 цаг муу адил ер нь нэг ингээд харуул айгүй зүгээр баха. Нэг иймэрхүү байдлаар хараад буцаад тестийн баг ярьж байгаа гэж үзвэл ер нь бол зүгээр. Тэгээд эргээд бол нэг энэ хаврч юм уу. Хардаг ч юм. Нэг ийм арилжаа л гэж үзмээр санагддаг. Энд угаасаа нэг юм branch juice болохоор байгаа байхгүй. Баруун чи нэлээд л хөдөлж болохоор юм хөдөлгөөн явцсан байгаа. Тэгэхээр энэ доошоо нэг хальт орж ирж liquidation авчаад буцаад range үсэх бас магадaltaй. Ингээд ингэж явж байгаа те. Ингэж шалгачаад унж болно. Арай унах болоогүй гэж болно те. Ийм хөдөлгөөн орж ирэх магадлалтай. Ер нь бол яг нэг ийм хөдөлгөөн орж ирэх боломжтой. Тэгээд өмнө угаасаа хэлжсэн энийг одоо шууд бас эвдэхгүй 4-5 сард эвднэ гэдэг чинь. Тэгэхээр энэ маань ингээд жоохон баруун тишээгээ хөдөлгөөн тэ хөдөлгөөнөөс ч юм нэг иймэрхүү хөдөлгөөнүүд ингэж явж байгаа л тэгэл 5-6 сараас л ийшээ дэше нэвтлэх байх. Яг энүүгээрээ бол яг л бодож байна. Одоо бол улам баталгаатай л болоод шүү дээ. Ер нь баруун чигээ хөдлөд эхэлсэн. Одоо бол хөөрхөн range-ний хөдөлгөөнүүд бол орж ирнэ. Өнгөрсөн 7 хоногийн 5 дахьд бол дахиж 4-р өдөр одоо reversal хөдөлгөөнүүд орж ирж байгаа шүү дээ. Одоо ингээд дээшийг ингэж байгаа өдрийнхөө хөдөлгөөнүүдийг ингээд ялгаа харчдаг байхгүй. Хэд яасан байна, ийсэн байна. Одоо ингээд ялгаа харч шүү дээ. За энэ ингээд 5 дахь хөдөлгөөн, энэ 4 дахь хөдөлгөөн. 5 дахьд бол reversal хөдөлгөөний эхлэл орж ирсэн. Ер нь бол ханш буцаад эргэх боломжтой гэдэг энд ингээд харуулж байна тий. 4 дахь өдөр. За 3 дахь өдөр бол ерхий ингээд нэг чигийн хөдөлгөөнүүд явж байгаа. Нэг хайхтар хүчтэй хөдөлгөөн орж иргүү. Гэхдээ төгсгөл нь бол нэг юм хөдөлгөөн орж ирсэн. За тэгээ буцаж өсөөд 4 дахь өдөр бол энд за ер нь уняа гэдэг тий. Ийм шийдвэрийг бол гаргасан ханш. За тэгээ 5 дахь бол мэдээж унс дамгаас өдөр өгдөг. 2 удаагийн унсд орж ирээд тэгээ унсан байдалтай. Хаагцсан. За тэгээ ханш бол нэлээ битүү candleтай. Том цагийн битүү candleтай хаагдсан. За 1 цаг бол нэг юм буцаж өсгөөч юм шиг хаагдсан. Гэтэ энэ бол тодорхой хэмжээнд энэ хүртлээр магадгүй өсөөд буцаад ингэж орж ирсэн ийм хөдөлгөөн явах хэрэгтэй. Тэгжээж энд бол liquidation авчиж энэ дэвшлэх хүч орж ирнэ. Тэгээ өмнө харсанчлан энд ингээд өсөж чадахгүй дов хийгээ яваад байгаа гарч байгаа те. Хоёр дахь хойшоо ер нь бол дов хийгээ яваад шүү дээ. Энд ийм цэг ингээл өдөр болгоо ингээл те. Дээд цэгүүдээ шинжилээл, доотлоо эвдэл яваад байгаа гэсэн те. Доотлын цэгүүдээ л эвдээ яваад байгаа. Тэгэхээр бол ханш тодорхой хэмжээний бас уналтын хөдөлгөөнүүд
Энэ бол ихтэй би жижиг л гэж бодож байгаа. Эцсийн дүндээ бай орох нь бол зөв. Яагаад тэгэхээр тренд өөрөө тонцгийн тренд өөрөө бай аваа гэдэг бол хинч хурцлж чадахгүй. За ерхийн нэг тиймэрхүү бодолтой байна. Тэгээд яг энэ цэгийг л ер нь нэг ажиглаад харчмаар байна. Тэгээд элдв мэдээ бол сая амралтын өдрүүдэд бол нэг айхтар мэдээ бол гарсангүй шүү дээ, тий. Айхтар мэдээ бол гараагүй учраас ер нь бол зөвхөн нэгтгэд хашаа өнгөрөөгөө л тэгэл хоёр дахоос нэг ишиг ирнэ гэж тооцоол харилцуул зүгээр. Тэгээ буцаад уулна бол яг хөө тренд юуны рейнжний дээшээ хүртэл харцгаад л юм болох. Тэрнээс цаашаа харъя гэхээр рейнжээ эвдэж чадахгүй гэдэг тий. За энд бол уг нэг юм эвцэн хөдөлгөөн орж ирсэн. Тэгсэн боловч энэ дараагийн resistance level-ээс бол унсан байгаа. Хайраа. Яг одоо ихснээс юм уу? За унсан байгаа. За тэгээд энд нэг юм тренд лайнууд бол энэ тренд лайн үүссэн байх боломжтой юу те. Энэ тренд лайн бас үүссэн байх боломжтой. Тэгээд уг нь би ингээд гурвалжин ингээ харж ирсэн чинь доошоо тодорцсон. Гэхдээ энэ бол худлаа гэж бодож байгаа. Энэ буцаад ингээ ороод ирэх хаа. Ингиж орж ирэх ийм хөдөлгөөн юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дараагийн 7 хоногт ч гэдэг юм уу шууд ийшээ унсан хөдөлгөөн бол шууд орж ирэхгүй хаа гэж бодож байгаа. Тэгээд ерхий ингэж нэгдэлчихэд эндээсээ магадгүй ингээд уналт орж ирэх болов гэсэн тийм хүлээлт бол байна. Тэгээд волюмын хувьд бол волюм 4 цагийн волюм бол дээрээ шилжүүлсэн байдалтай. За элегийнх бол мэдээж доороо байгаа. За том цагуудынх бүгд доороо байгаа. 4 цаг бол яг дээрээ шилжүүлсэн байдалтай. Гэхдээ энийг бол доороосоо нэг ойгоод очичод бол энийг шалгачна. Тэгэхээр TP бол ер нь энэ хавьд 5166 хувьд бол одоо цохих боломжтой гэсэн. Тэгээд энийг цаашаа эвдэх үү эсвэл эндээс ингэх үү гэдэг бол дараагийн асуудал болчихж байгаа тийм. Тэгэхээр эндээс ингэж болно, аль нэг нь явах хэрэгтэй. За тийм байна. За энд бол унсан шалтгаан угаасаа ойлгомжтой. Энийг угаасаа эвдээг өгөхгүй. Энэ цэгийг хангалттай эвдэж чадаагүй хэдүүлээ. Тэгээ эндээс нэг сэл орж ирсэн шүү дээ. Эвдсэнгүй. За дараагийн эндээс нь сэлд гэсэн чинь зөвхөн дэшиг очиж нэг ликвидэйш нь авчаал тэгэл унжиж байгаа байхгүй. Тэр энэ цэг юу бол ажиллаж исэн гэсэн үг. Энийг бол одоо хааш эвдээгүй болж таарлаа шүү дээ. Зүудцсэн. Daily дээр тий. Daily дээр ингээ зүудтаад ингээ эвдээгүй болж таарсан. Тэгээ тийм учраас хааш бол одоо унж байгаа. Тэгээ энэс хойш бол одоо энд нэг юм хай хийсэн хөдөлгөөн явж исэн шүү дээ уулна бол. Ингээд энэ хай хийцэн ч гэсэн тий унсан. Унахтаа бол энд ирээд жоохон гатсан баггүй. Энд ирээд гатсан. Тэгээ буцаж өсөх гэж үзээд энд дахиж жижиг хийгээд тэгээд хошоо өвчиж байгаа. Тэгэхээр энэ бол буцаад энийг эвцсэн цагаас хойш бол ер нь буцаад бас ингээ өсөлт орж ирэх боломжтой гэсэн. Энэ хэд байна? 5120. Буцаад энийг эвтгэхэд ер нь бол дэшигээ бага явах нь жоохон өндөр магадaltaй болно гэсэн. Тэгээ энд ингээ эвчиж чаа. Одоо тэгэхээр нэг энэ хавьяас ч юм уу. Ер нь энэс нэг чөт доошлоод ч юм уу. Яг энэ хавьяар нэг бага явах бол бүрэн боломжтой байна. Тэгэхээр нэгтгэд gap map-та доошоо моошоо нэгдвэл харин харж байгаа төрхөн баяжчих. Ямар ч зэн энэ цэгийн liquidation-ыг хүлээж байгаа гэсэн. Энэ цэгийн liquidation-ыг энд ярьж магадгүй л гэж хүлээж байгаа гэсэн. Тэгээ энд дахиад нэг юм support байгаа. Тэгэхээр энэ цагийг эвдээд орж ирлээ. Дараагийн support level дээр ирээд өснө л гэж харах хэрэгтэй гэсэн. Тэ? Ингэж л харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо хэд болж байна? За 958. Энэ хавцаанаас ер нь бол нэг buy test явахад бол геймгүй. Ямар ч зэн ишигээ TP-гээ явахад бол амар том хөдөлгөөн болчихлоо юм л. 2000 бивний хөдөлгөөн байхгүй. Нэг юм ярилж байгаа бол эх 7 хоногийн ихэнд бол төлөвлөж байна. Яг нэгтгэд үнэхээр ингээ унаа ороод ирэх юм бол орчин. Орж ирэхгүй бол 2 дахоос ер нь бол жоохон хөдөлгөөнөө хүлээж аваад орвол зүгээр. За нэг иймэрхүү л бодолтой байна да guys. Тэгээд юугаа YouTube руу ичсэн оролцъя. Бидлээ гэдэг үзээгүй хүмүүс тэгээд үзэн. Том цаг бол дэше хөвөрөө байгаа. Тэгээд яарч энд нэг юм тренд лайныг эвдэж байгаа юм шиг юм хөдөлгөөн орж ирлээ. Тэгтээ энэ бол
ямар ч тренд лайн энд дахиад үүсэх боломжтой энэ ч юм уу те. Ингэж ч юм уу үүсэх боломжтой. Тэгээ тэрийг бол одоохондоо мэдэхгүй ч зүр байж. Ямар ч энд нэг ингээд хид барьж исэн цэгийг бол эвдэх хөдөлгөөн орж ирсэн. За тэгээ буцаж орж ирээд те энэ цэгээс ууг нь бол нэг иймэрхүү тренд лайн энэ цэгээс бол буцаад ингээд өсөх магадaltaй байдаг байхгүй. Та хэд өөс зөндөө хэлсэн шүү дээ. Ийм тренд лайн задраад энэ хоёр дахь ловоос бол буцах магадaltaй байдаг. Тэгээд давхар энэнийхээ ликвидашныг аваад явах боломж бол байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол нэг тиймэрхүү байдлаар найдаад нэг тест үл хийж болно тий. Баталгаатай бол биш зүгээр. Ер нь тестлээд идэхтэл ямар ч юм байхгүй. За ийм л арилжаанад төлөвлөж ин да. Тэгээд энээсээ цаашлаад магадгүй нэгтгэхийн хөдөлгөөнөөс цаашлаад нэг давчвал тийшээ нэг давчвал доошоо гэдэг тийм. Энд очиод үнэ гэсэн шүү дээ. За тэгэхээр ишигээ бол ер нь харж байгаа. Ишигээ ч харж байна. Энэ хоёрын аль нэгнээс энэ дээр бол магадгүй сэлдэж үзэн, энэ дээр бол магадгүй байдаж үзэн. Аль нь боломжтой. Тэгээ яг өмнө хэлжсэний дагуу энэ том цагийн энэ тренд лайн бол ямар нэгэн байдлаар ингэж хааш жижигэрч явсаар хагаад энэ доод талаас хүчтэй хөдөлгөөнөөр энэ трендийг задлах хэрэгтэй. Энэ жоохон худлаалчлаа. За нэг иймэрхүү хөдөлгөөн явсаар байгаа заяа. Иймэрхүү хөдөлгөөн ингэж явж байгаад ингэж жижигэрч байгаад тэгээд яг энэ доод талаас задлах хэрэгтэй дэшээ. Энэ доороос ингээ хүчтэй задлах хэрэгтэй. Задлахтаа бүр ингээ хоёр хай маа эвдэж задлах хэрэгтэй. Зөвхөн энэ биш те. Энэ хоёрыг ингээд гинт хүчтэй хөдөлгөөнөөр. Тэгээ буцаж унахтаа ингэж шалгаад тэгээ ингээ явах хэрэгтэй. Ийм хөдөлгөөн орж ирэх хэрэгтэй шүү. Ер нь яг ийм төрлийн тренд лайнаас бол. Тэгэхээр энэ яг л одоо нөгөө ингээд хэмжээ жижигрээд явж байгаа. Яг ингээд жижигрээл явж байгаа. Энттэй ингэсэн ингээл жижигрээл явж байгаа том цаг бол. Тэгэхээр энэ доошоогоо ирж шалгах магадлал бол маш өндөр. Дээшээгээ ч гэсэн энийг шалгах магадлал өндөр гэсэн. Тэгэхээр ер нь нэг ийм зигзаг хөдөлгөөн хүлээнэ. Тэгээ эндээс орно. Арай болоогүй, задрах арай болоогүй. Нилээн ишээгээ 5 сараас задрахаар байхгүй ер нь энэ авс. Тэгэхээр тэгж бодвол хэдүүлээ. Ерхий чигээ таймаа мэдж байгаа юм чинь тэгэл явуулна да. 3 өдөр фомс байлаа. Тийм фомси байгаа эрт 7 хоног. Тэгэхээр фомсигоос бас шилтгаалаад юу болох нь те. Доошоогоос будчих магадaltaй ишээ зориод те. Нэгэд дээдэлтаа шалгацсан учраас одоо энэ хөдөлгөөн ер нь яг нэг юугаараа ч юм уу. Тэгээ энд ингээд 50 level шалгацсан л болчихж байгаа юм л та. Тэгээ хэмжээний хувьд яг аваад үзэх юм бол нэг ийм хөдөлгөөн эдийн ирээдүйн хөдөлгөөн шиг орж ирэх боломжтой байдаг. Том цаг. Ийм бас боломж байна. Тэгээ дээлээ угаасаа ийшээ ирэх юм бол ийшээ очино л та. Ойлгомжтой. Зүгээр энэний зорилго угаасаа ийшээгээ ирэх гэж л явж байгаа л гэсэн. Тэгээ энэ тренд лайнаа ингээд сумгаал барайл явна да. Ингээл тэ. За энэ бол би ер нь хий баг эвдэрчлээ л гэж бодож тэгээд энд бол өөр иймэрхүү бас байсан байх боломжтой. Ийм ч бас байх боломжтой. Гэхдээ доотлын тренд лайн сайн амар олон удаа зурагдаад ингээ алга болоод байгаа шүү дээ. Тэр юу сайн бодох. Энэ жишээлбэл ийм байсан тий. Энэ хид хидэн тренд лайн яваадах шиг байгаа. Яг нэг бол биш байгаа. Тэгэхээр яг нэг явж байгаа нь бол энэ болов гэж бодож байна. Одоо тэгэхээр тэгээд энэ тренд лайнаа дагуулад явах юм бол эвдэхгүй гэж тооцвол ингээд эсэл бишээ тип яриад жижиг юу байх гэдэг тий. Ишиг энэ орой хүртэл жижигэрх гээд байна тий. Тэгэхээр ийм хөдөлгөөнүүд ирэх боломжтой болох гэдэг шүү дээ. Тэс нэг юм ч юм тий. Тэгэхгүй whatever. Яг одоо энийг дээшээгээ эвдэх юм бол эндээс унах магадaltaй. Эндээс унах магадaltaй нэлээд хүчтэйгээр. Тэгэхээр нөгөө яг энэ бас энэ тренд лайн чи яаж задардаг вэ гэхээр ингэж да гэж явж байгаад яг энэ ёроолоосоо бас дээшээгээ хүчтэй задалдаг хөдөлгөөн. Яг энэ. Тэгэхээр нөгөө энэ одоо энийг ингэж задалчих юм бол энэ өмнөх хаяас унах магадaltaй. Ингэж унах магадaltaй гэсэн. Тэгэхээр одоо бол нэг задлахгүй юм. Яг харчлаа тий. Юу ч болоо. Ямар ч тэгээд хөдөлгөөнөөсөө хөдөлгөөнөө гаргаад явна да. Тэгээд энд бол нэг ийм тренд лайн бол явж байгаа сэл тал юм. Тэгээд энийг эвдэж чадахгүй сургаал тэгэл унжлаа. Гэтэ одоо энд бол би Biden ишээгээ бол хангалттай 1000 пипний хөдөлгөөнд хангалттай шүү дээ. Аль үзээ гарчин. Тийм учраас
Эртлооны нэгт хэдвэл эндээс нэг бай тест явна. Ер нь явъя гэсэн бодол. За тэгэл доор нэвдэх боломжтой, баядах боломжтой, болон байх боломжтой зөндөл заана байна дөө. Тэгэл ингээд харангуут л яг энэ трендлын хэсэг л аягүй гоё яваад байна. Бүгдийг авчиж штэ. Бүгдийг. Магадгүй энэ ч бас байж болно тий. Тэгээд энд трендлайн дээр жоохон зүүдтэй эндээс ч юм уу буцах бас боломжтой зүүдтэй нэлээд хүчтэй онолд орж ирэх помпсэтэй юм чинь. Тиймэрхүү хөдөлгөөнүүд бол байж болно. Тэгэл эдрийнхээ доор л хүлээн шүү дээ төлөө. Тест орсоор л юм тий. Тест тэгэл нэг л юм тий. Яг хөө эндээс орсон оролт бол нэлээд л том оролт болсон л да. 6000 бит мэпний оролт шүү дээ. Ямар ч зэн эндээс бол маш олон удаа ингээд ирээд ингээд шалгацсан учраас эндээс бол явах магадлал бас нэлээд дэжгүй боломжтой байгаа. Тэр ингээд орох боломжтой цэгүүдийг бол гаргахад бол маш амархан ба шүү дээ. Баядах боломжтой. Томцоогийн бай угаасаа хэвээрээ байгаа учраас тий. Нэг иймэрхүү цэгүүд дээр бол нэг бай тест бол явж үзэж болохоор л юм тий. Тэгээ гол нь дандаа эдний доор уурт тавьад харж байгаа тий. Эдний ликвидашныг уусаа авах хэвээр энэ доовыг ивдэх хэвээр. Тэрэн дээр нэг тодорхой хэмжээний ийм хөдөлгөөнийг л бүтэн бариад авчиж болчихж байгаа шүү дээ. Заавал эндээс биш нэг ойгоод ингээд дэшийг ингэж мэлэх шаардлагагүй шүү дээ. Ингээл ийм хөдөлгөөн чинь ингээд шууд баг багадаа 500 бит биш үү? Тийм үстэй ингээл энэ бүр 1400 бит байна. Тийм. Иймэрхүү хөдөлгөөнүүд баригдах тэгэл юм болчихж байгаа шүү дээ. Баг данс байсан чи том данс байсан. Ямар ч хамаахгүй. За тэгээ дуусаад YouTube-д юуг нь оруулчих. Реклам хэлцэг оруулчих. Дуусах одоо ярмаар байна нөө. За яар. За тэгээ бичлэгийн юугаар оруулчих.